Монгол улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ Монгол улсын урт дунд хугацааны хөгжлийн бодлого хөтөлбөрт нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, гадаад улсад ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах үүднээс нийгмийн хамгааллын хэлцээрийг үргэлжлүүлэн байгуулах зорилт төвшүүлж, Монгол улсын иргэд олноор оршин суудаг улс орнуудтай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлцээрийг байгуулан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Монгол улсын засгийн газраас бүгд найрамдах Казахстан улстай тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлцээр байгуулах хэлцээрийг 2018 оноос эхлүүлж улмаар Монгол улсын засгийн газар болон бүгд найрамдах Казахстан улсын засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлцээрт 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гар үсэг зурсан. Энэхүү хэлцээр нь нийгмийн даатгалын хуульд зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох асуудлыг зохицуулсан тул олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-1-ийн 3-т зааснаар заавал сойрхон батлах олон улсын гэрээ юм а. Монгол улсын засгийн газар болон бүгд найрамдах Казахстан улсын засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлцээрийг сойрхон батлах хуулийн төслийн тухай хуулийн төсөл нь нэг зүйлтэй ба Монгол улсын засгийн газар бүгд найрамдах Казахстан улсын засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлцээрийг Монгол улсын засгийн газарт өргөн мэдүүлснээр сойрхон батлахаар тусгасан болно. Гадаад харилцааны яамны мэдээлэлээр 23 оны байдлаар бүгд найрамдах Казахстан улсад Монгол улсын 8036 иргэн оршин сууж байгаас 3115 иргэн аль биесээр ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол гадаадын иргэн хариатын газрын мэдээлэлээр Монгол улсад бүгд найрамдах Казахстан улсын 564 иргэн оршин сууж байна. Уг хэлэлцээр хэрэгжснээр хоёр улсын иргэд Монгол улс болон бүгд найрамдах Казахстан улсад ажилласан мөн шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол улсын иргэд бүгд найрамдах Казахстан улсаас хоримтлын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдснээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах юм а. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар бусад хууль нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд олон улсын болон нийгмийн даатгалын сангийн төсөвт нэмэлт хөрөнгийн их усүр шаардлагагүй болно. Улсын их хурлын дэд дарга, улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол улсын засгийн газар болон бүгд найрамдах Казахстан улсын засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж өгөхийг та бүхнээс хүсье.